Yo, what's up guys? Юу яцгаана? Ойд уулзаагүй. Long time no see. Удаан хугацаанд бичлэг оруулаагүй дуушлаарай guys. Жохон бичлэг хийхээс, урт бичлэг хийхээс түүхтэй тэгээд хэрэг та намайг Instagram дээр дагдаг үл гэхдээ Instagram дээр Dogton Reels-үүдийг нэлээд тогтмол оруулсан. Тэгээ сүүлийн үе жохон ажил ихтэй, бэлтгэл ихтэй. Ерөнхийдөө яг тийм урт бичлэг хийхээс үнэн хэлж яхан түүхтэй урт бичлэг оруулж чадсангүй. Тэгээ өнөөдрөөс эхлээд үргэлжлүүлээд YouTube-ийнхаа влогуудыг үргэлжлүүлээд оруулъя гэж бодлоо. Хүмүүс та нар маань ч гэсэн бичлэгээ яагаад оруулахгүй байгаа юм бэ? Dash гэд асуугаад суучраас өнөөдрөөс та нарынхаа урмыг алдахгүйгээр бичлэгүүдээ оруулж эхлэх болно. Өнөөдөр энэ 5 сарын 9-ний өдөр 17 цаг 31 минут болж байна. Одоо газ би Instagram дээр оруулах бичлэгийг газ нэг хальт аваатцаа. Байн өглөөний цай өөрийгөө орууллаа. Уцаа ингэж тавилаа. Тогтхно. Ингэж тавилаа. Ширээ яаж явах тамар ганхад. Өглөөний цайнд овёос 50 г уураг тэгээд хөлдөөсөн жимс. Унтаж байгаа сая 40-50 минутын өмнө бослоо. Босоод нүур гараа уугаад буцаа өмсөөд. Одоо 5 цаг 30 минут болж байна гэж хэлсэн шүү дээ. Лүлү маань өнөөдөр илүү цагаар сунж ажиллаад орой 9 цагаас тарна гэсэн. Тэгээд би болохоор одоо өглөө шөнийхөө 4 хоногийн 4 шөнийхөө ээлжнээс өглөө буусан 7 гэж буугаад лүлүг ажилд нь хүрэж өчөөд гэртээ ирж унтчихад одоо босч байна. Одоо босч газ нэг цаг Thai boxing бэлтгэлд орчоод зүүн эрэхтэй аавынхаар орж тэднийхээ сонь сайхан юу байна гэж харчаад гэртээ ирээд хувцас аваад лүлүг ажиллаас нь очиж аваад тэгээд дахиад нэг 5 цаг бааранд ажиллана. Тэгээд үргэлжлүүлээд явна даа. All right. Бороо шивэрч орсоор л өглөө намайг ажиллаас бууж захтал бороо орж исэн. Яг бүр банштай цайн өдөр байна даа гэд стори оруулж ирсэн юм би бүр. Олон одоо ингээ гэрээс гараад бэлтгэлээс гараад аавынд очиод банштай цай идүүлж болно янз юм да тий. Чимээд өнөө 7 цаг биш юу вэ? 5 цаг 40 минут угаасаа бэлтгэл рүү хангалттай очих цаг байна. All right, одоо баг жим рүү ирж байна. Сүүлийн жил гарan сүүлийн баг 2 жил шахуу буцаад баг зэрэг тулаан урлагаараа хичээлж эхлэе бодоод явуулсан байхгүй. Тэгээ бодоод ярьснаас яг ингээд эхлүүлж чадахгүй. Тэгээ сая 7 хоногийн өмнөөс сая шууд зоригшлаад за загваас ингээд бодоод яваад хамаа шууд очиж бүртгүүлээ гээд өмнө явж исэн клуб маань одоо байгаа манайхтай илүү ойрхон болоод нүгэд ирсэн. Өмнө нь болохоор хотын төв болохоор зогсоол замын татвар гэл ер нь жоохон өндөр тусаа тэгээ жоохон нервтэй ирж очих нь төгжрөл энэ төргээд асуудалтай байсан. Одоо харин хаа очиж манайхтай ойрхон болсон болохоор би хитрээд явцсан байна шүү дээ.
Тэгээд илүү ойрхон илүү дажгүй том зааланд орсон болохоор одооноос эхлээд алаад өгнө. Ярьж явж байгаад халаад фитнес лөг явцсан байна. Гасаж нэг цаг бэлтгэл хийчээд сая 8 цагаас эхэлж чадахгүй гэж мессеж бичиж гин нөгөө нэг орой ажиллах баарн дээр уул нь 10-аас эхлэх хэрэгтэй. Окей, фитнес зал руу орлоо ирж байна. Усанд орохгүй шууд бэлтгэлээс хөстэй хугацаа гараад ирлээ. Иймэрхүү зааланд усанд орох гэхлээр арай л заваан байгаад тийм аа. Гэхдээ өөр сайхан усанд ороод итгэмж угаасаа бэлдэж баг амжихгүй юм шиг байна. Тэгэхээр гасанд орчоод айлын хоол буудах гэж үзье. Ээж залгаад хоол хийсэн байна асуугаад. Хоол хийсэн байвал очиж хоол аваад. Гэхдээ өнөөдөр харийг лүлүүд цагнуусаа. Өглөө машин авч явна гэхэд би хөрөж өчөөд орой ажилласан тархлаач очиод авъя гэж хэлсэн байхгүй. Тийм болохоор одоо ингээд 8-аас эхлэхээр би угаасаа очиж авч амжихгүй. Тэгэхээр баг зэрэг донгодуулах тий. За gotta work. Найман цагаас өглөөний 3 цаг 30 минут хүртэл ажиллана гэхлээр 7 цаг 30 минут ажиллана. Би яж хахад ажиллахдаа ингээд зүгээр чаддаг баян юм идэхгүй бол зүгээр байж ерөөсөй чаддаг байхгүй. Тийм болохоор замаараа жоохон снэкс аван самар. Тэгэл ер нь л идэх юм л идэхгүй л ерөөсөй ингээд удаан цаг ажиллаж чаддаг юм аа. Баян ингээд амаа хөдөлгөж юм хийхгүй л бол. Гэсэж бие зайлж аваад хуцааслаад чадвал замаараа аавынхаар дайж хоол байвал хоол аваад орыг юусэн газ залгаад хоол байна уу асууч. Тэгээд энэ чи одоо ажиллах баарн дээр болохоор тийм ажилчдын хоол мал гэж юм байдаг юм аа. Ээж залгач. Ажиллаа юм бах та. Байна юу нэж? Сайн уу? Сайн юу байна? Ээжигээ ингэ санддаг юм аа чи. Яг штэ. Хаагаараа. Бэлтгэлдээ орчоод орой 10-аас ажилласан. Аа? Ажилгүй юм хараа гэж. 10-аас ажилдсан 8-аас болчлоо. Оо. Тэгээд Луиса ёо бас 9-өөс таарна тэгээд хоол хийж амжаагүй. Танахаар хоол аваад хоол бодох ганцаар. Өө чинь одоохондоо хоол хийх юм бол даяа будаатай хийгээд байж байгаа ба. Будаатай л итгэхгүй. Тэгвэл өөр аргалаа да. Тэгээд окей яри. За. Окей. Нэг юмрхүү байна. Ээж дээр холгоо нэг юмрхүү байдаг. Нүүж гарснаас хойш залах болгонд үгүй гадна. Ингээс нэг санаж нэгээд надад юу үгүй байдаг болсон. Одоо ингэ 50-ын талыг гараа явчих чаа одоо гэр зохиогоо явах болцсон шүү дээ. Тэнгүүт нэг жоохноо санаад авах гэж. Одоо явах те.
Одоо баг гэрлээ ирж чинь. Газ гэрээр орж усанд орчоод гарыг за 7 цаг 16 минут болж байна. Газ нэг 5 минут шүршүүрт ороод 5 минут хугацааслаад 10 минутын дотор гарч ирэхгүй. Ажил амжихгүй нэ. Shit. Гэрээр хүүтэн шүршүүрт орчоод бас яа зүгээр ах уу дээшээ гараад Луисаг ээжээс хоолгуугаа царай алдаад тэгсэн чинь одоо хоол хийж амжаагүй. Тэгтээ өчигдрийн хоол байна гэд өчигдөр нэг бөөрийнхээ мах спагетти хийцээс. Тэрнээс нь аваад хоосон бахаар гэж доод нэг спагеттиныгаа мөн тэнгуүтлээ нэг юм бөөрийнхээ мах тэгээд гэрээс явлаа. Гэрээс нэг 3 ширхэг өндөг. Тэгээд what else? Хатаасан манго. Хасарван. Тэг хэлсэн шүү дээ. Яг юу мэдхгүй л би гээд удаан байж чаддгүй маа. Заавал ам хөдлөхгүй л. Иймэрхүү аваа гараад ирлээ. Тэгээд 5 минут л болно гэсэн чинь баг 20 минут болоод гэрээс 7:49 гарч ирээд одоо ажил руу замдаа явж байна. 10 минут явах юм байна. Нэг 8 цаг 1 минут гэж очих юм байна ажил дээр. 10 минут. Тэгээ нэр түрүүн Thai boxing дээр бэлтгэл хийж аваад нэг Казахстан залуутай хамтарч бэлтгэл хийдэг байхгүй. Манай шивэд ирээд 7 он жоо гэсэн. Тэгээ англи хэл байхгүй мó. Намайг орсоор ярих үл гэн. Тэгэхээр как тебе зовут гэж нэг юм хэлээл, привет гэж хэлээл, өөрийнхөө нэрийг хэлээл. Өөр угаасаа мэдэх юм байхгүй юм чи. Ганц жил орос хэл үзэхдээ юу сурах юм? Как тебе зовут л сурах шүү дээ. Тэгээд манай бэлтгэл хийж чаад манай тэгж чинь чи хаанаас ирсэн бэ гэхлээр Монголсэн чи Mongolia #1 testosterone гэдэг. Тэр Instagram дээр нэг тийм дэлхийн хамгийн өндөр тестостеронтой улсуудыг тодруулсан Монгол нэгтгээд тавьчихсан да. Тэрийг маань үзсэн. Mongolia #1 testosterone. #1 гэдэг. Тэгэж нэг инээдгээд манай. Гэтэ яг одоогийн нөхцөл бол монголчууд #1 testosterone байж чадахгүй. Яг Чингисийн үед бол угаасаа ярих юмгүй баг #1 байсан баг. Гэтэ одоо угаасаа одоо байгаад гудамжаар явж байгаа залуусыг харал та. Баг тэрхүү хүмүүс нь хоолгүй нэг хачаа шалчсан юмнууд гудамжаар дүүрээ явж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол Монгол #1 testosterone гэж би өрөөсөө бодохгүй байна. Та нар юу гэж бодож байна? Та нар тэгж бодож байна коммент бичээрэй цаа сэтгэлээ сонсоо. Монголчуудын testosterone хэрвээ сүүлийн үед угаасаа ямар ч хар бор ажил хийхгүй, биеийн хүчний ажил хийхгүй, бэлтгэл хийхгүй тийм болохоор яаж testosterone олигтой байх юм бэ? Тэгээ эдэж хэрэлж байгаа хүнс нь дандаа урдаас. Энд таньдаг хүн биш байна. Хотын төвөр явсан нэг таньдаг хүн байна уу гэ монгол хүн байсан чинь биш байна. Тийм болохоор өнөөдрийн монголчууд бол testosterone-оор бол миний бодлоор барыг топ 10-10 ч орохгүй байна. Хар бор ажил хийдэг, жинхэнэ биеийн хүчний ажил хийдэг, West African тэднэр л ер нь миний бодлоор хамгийн өндөр testosteronтой байгаа гэж бодож байна. Гэхдээ Чингисийн Монгол яг тэр 11-12 дугаар зууны монголчууд ер нь хамгийн өндөр testosteronтой байсан гэдэгт би бүр 100% итгэлтэй. Тиймэрхүү хөгжилтэй боллоо. 7 минут. Зүгээр ахаар өндөг ид сууя. Яж таглаагүй өндөг байна. Тэгээд нэмэлт уураг авч гарч ирчихсэн амжаагүй бүр яараад мартчихэж. Oh shit. Нэг гараар өндөг хайслах чинь бүр амархан юм байна. God damn, I'm good at this shit, you know?
Ажил ашигаас өмнө 3 өдрийн хугацаа ирчүүлээ. It's all about gains. Аяа хотын дөөр явчих энэ танд харуулъя. Yo. All right. Цаг хэд болж байна? 3 цаг 24 минут болж байна. Шээ 3 цаг 34 минут болж байна. Класс. Ажлаа тараа гараад ирлээ. Нилээн daарлаа. Сая сүүлдээ 4 градус болоод 12 байсан мах ажил хийж байгаа. 12 байж байгаа. Үдгсээр агаад 4-5 градус болоод тэгээ гадаа яг нэг тийм бахан саксны шийдмээд автомат тоглоом ширээний тенс мэстэ гадаа талбай таарсан чам бүр нэлээд daарлаа. Тэгээ ээлжлээ дотгошоо баарлаа ороод ирсэн. Гадаа хүүтэн байгаа болохоор бүр амар их хүн бол ирсэн гоо. Тэгээл нэг сайхан 2 удаа хоол идчихээд. Гарч ирлээ. Одоо хайр цайхан амраа. Йоо. Гэтэ ороод ирлээ. Хагасааны өглөө гэж одоо орой болж байна. Хагасааны орой 7 цаг 40 минут болж байна. 2 өнгөрөөс ирээд лүлүү маань найзхан дуудаад гадуур гарч юу үзнэ лээ. Буудан орон энтер үзнэ гэ найз хүн шинээр байр авсан гэд. Тэгээ тэр хоёр гараа авцсан. Би орондоо хөвтөж баахан бичлэг янзалж хөвтөж жагаад 4 өнгөрөөж босоод баг зэрэг овёос уураг идчихэд сая гадаа гарч цаг гарын бэлтгэл хийчихэд одоо буцаа гэрт орж иж байна. Одоо баг зэрэг гэрээ цэвэрлээд тэгээ хоолны бэлтчихэд гарахгүй бол 9 цагаас ажилдаа лүлүү ирж амжихнаа яах нь. Лүлүү машин аваавцсан. Тэгээ сая 7 хоног тэгээ энэ 7 хоног нэлээд завгүй ерөөсөө гэр их цэвэрлэх боломжгүй явсаар гаад харсан чи бүр гэр бүр амар болчих. Та нарт одоо гэрээ үзүүлэхээс бүр санаа зовж байна. Гэхдээ угаасаа би аль болох байгаагаараа боддоор байхыг хүсдэг. Тийм учраас та нарт үзүүлээ заяа. Тэгээд яг бити муугаар хэлээрээ бити гоочлоорой манайсгаа. Бид хоёр аль аль нь ажил ихтэй. Тэгээд нэг мэдсэн нэлээд заван болчих. Одоо танд харуулъя заяа. Бэлнэ. Цаанцараа ингээ угаасан хувцснууд угаачаад ивхэж амжааг ингээд энэ ч аваалаа тавьцсан. Тэгээд энэ ч болохоор миний өмсөн хувцснууд
Нэг иймэрхүү байдалтай болцсон байна. Тэвчсэн энийг бөөнөрөө цэвэрлээ заа. Гяс цэвэрлээд тоос шороогоо соруулчаад тэгээд гясны хоолны мод зурчаад гарахгүй л ажилтаа. Тэгээд let's go. Галзуулна заа. Shit man. Jag ska komma ut. Jag ska köra det. Det är jag som ska. Vad kommer det komma ut? Jag ska. Chicken bulgogi. Усан орж амжихгүй маань. Газ гараад ажил дээр очиод очихгүй л ажлын цаг болчлаа. Лүлүү ана. Тэгээд гэр үйлчлүүл цэвэрлэнэ. Löffekot. Nog wat dan? Dan heb je pas hè. Jangan. Гараад ирсэн ажил руу явчихна. GPS-н дээр харсан чи 20 минут явна. Тэгэхээр нэг 5-6 минут хоцож очих юм шиг байна. Жаахан хаазалтай. Яаж снака мартах 5 ширгээ хасарваа. Хоёрцон грамм манго, хатас манго. Тэгээд хийс оолноосоо. Chicken bulgogi Юу ч guys. Бүтэнсээ өдөр болж байна. Зүлий битэр хоёулаа хамраад энэ бацааныг дагуулад бид гурав ихний амжуулах ажил бол энэ web-ны ишил Instagram үзсэн бол та нар мэднэ. Instagram үзег бол одоо Instagram руу ороод үзээрэй заа яг юу болсон маань ишил. Энийг буцаж очиод солиулжлах нь ямар нэг арга хэмжээ авчлах нь үзье. Болохгүй бол гэлдэж. Тэгээд дараа нь үргэлжлүүлээд цаашаа яваад бид гурав Costco хүнсээ зөвлөсөн дараа нь явж бэлтгэллийн гэсэн нэг тиймэрхүү төлөвлөгөөтэй өнөдөр. Тэгээ одоо яг хотын төвд ирсэн. Би утсан дээр нэг өдөр тутмынхаа влогийг янзлж байгаа болохоор би бол Passenger Princess, my driver. Yes. Одоо яг хотын төвд ирсэн дэлгүүрлэг орох чинь тэгээд дэлгүүрлээ орж ич юу болохыг танаас ярьж өгье. Яг бүр T-Central гэх хотын төвд байдаг дэлгүүр. Нэгний жил авахуд бол ямар нэгэн эвдэл гэмтэл учраас хариуцахгүй гэсэн л да.
байхгүй амтлын мөр гэж тод бид хоёр ороод үзээгээд. Тэгээд чинь яг аваад 7 хоног болж байгаа юм Ray-Ban Meta гэж ухаалаг нүднийжлэх юм. Тим нүднийжл авцаасан. Тэгээд өмнө хэлсэнчлэн Instagram руу ороод юу болсныг хараа за. Gustavo. Vänta på. Duktig kille. Шил авсан дэлгүүрлүүгээ орж байгаа тэгэхээр бид нар хариуцахгүй Ray-Ban руу өөрсдөө нь хаддаад үзээ. Нэ. Конкорда. Өөрсдөө нь хаддаад үзээ та нарт шинийг өгөх байхаа. Бид нар хариуцахгүй гэж байна. Тэгээ Ray-Ban руу дахиж холбох гэж. Тэгээ явахтын төвд байдаг парк дээр ирцээ. Энэ дайлцрын нохог баг зэрэг захиулаад одоо лөлөө Uniqlo руу орж шопинг хийх юм хоо. Коста дээр ирсэн маань. Энэ бид хоёрын сүүлийн 4-5 сар уусан юу юм аа. Александр, фабрик мэлсклээ. Лазад шахсан нөгөө нэг лазныхын машин автомат нь эвдэрсэн гинэ. Тэгээд лазнуудаа машиндаа үлдээчээд лазныхын машин эвдэрсэн гээд лазан буцаага машиндаа хийчлээ. Маа зураглаач ажиллаа өлегтэй их байна. Зураглаач. Babe, måste bli bättre på att filma. Jag också. Өнөөдөр гадаа нартай нэлээд халуун өдөр байна. Зузаан цамц өмсөн чинь гадаар явсан чинь жоохон халуун цаг хөлөрч байна. Цаг одоо 5 цаг 17 минут. Watermelon. Oh. Blueberries. Nice, nice. Жоохон нэрс авцрээ. Costco-гийн нэрс нь ер нь бол дайжгаа. Надад гихтэй гоё сангивсаал хийж иднэ. Амарч байгаа юм чам. Rättmarkt. Ja, det är man. Något. Okej. I love it. Nej. Wow, you're strong. I know. Nice. Stressar mig. Бид Costco-гоос хүнсээ цуглуулчаад гэрээр ороод хүнсээ тавьчаад бэлтгэл авах зөвмсөд яг манай гэрийн хажуудалд манай гэрийн хажуудалд фитнес байт юм байна. Хүмүүс байгаа. Тэгээд тэр мэдгүй яваалсан юм байна. Тэгээд тийшээ орж бэлтгэл хийх гээд гарч ирж байна. Нэлээд том дайжгүй фитнес нэг салбар байдаг гинэ. Газ нэг уурга уучаад бэлтгэлээчээд хайрч хаагаа. Хайрч хоол хийж идэх. Тэгэхгүй бас амар өсөж байна. Тэсэн жим дээр болц. Тэгээд фитнес руу ороод ирлээ. Тэгээд сарласан хүүр гэж байдаг да. Сарласан хүүр гэж ярьдаг да. Тэр шиг сарлаад сая протеин уугаад ингээд 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 аваа тал бүсгэж. Fuck man.
Kennedy benim de lafımı kimsin tanım. Тэгээ мэдээж өнөөдөр лүлээний дагуулж орж байгаа чам. Дөрмийн дагуу бид боксинг хөгжих юм. Алаа. Цаана хөгжих. Сэйдэ хөгжих. Хөгжих. Үри. Цогцолч өгөхгүй. Энэ бодлоо тайлч тэгвэл нэг халтаас юм. I was searching for something all the stars they lead me back to you. I don't go like you worry. And when the sun goes up, it's the way we like Vad ska du göra? Släpp Vi mig. vill bara hålla din hand. Men jag måste fixa massa. Oh my god, leave me alone. Leave me alone. Hämta ringen älskling, det är tofflorna. Var? Där. Vilken ring? Mormors ring. Varför gjorde du sådär? Varför gjorde du sådär? Jo, du. Ito nu dia sa хамгийн том зүйлээ Продакшн чахгүй залхуураа би өмнөдөө гороогоо л явуулсан байхгүй. Тэгээд лүлөө яг энэ солонгос продакшн гэж яав гэдэг. Ай. Nej men... Psst. Gå och hämta en kniv. Шууд unboxing хийж үзүүлж та юм сайн. Kuku гэдэг брэндийн продакшн юм байна. Korean brand. Korean brand нэг юм боданы пластик суур. Whoa. The real deal. Let's just Wait a minute, Nick, right, go. Let's take a video. Whoa. Whoa. Yeah, let's make it right. Юм жирэн юм шиг. Тана, take it baby. Baby, please. Take it. Тэгээ нөгөө авсан гэвэл нам харуулсан ста. Instagram дээр бүгдийг нэг бүрчлэн үнийхэн дагуу оруулан танд Instagram руу орж үзээрэй. Тэр нэг иймэрхэн юмнууд авсан маань дандаа хүнсний зүйл нэг хэрэггүй юм болоо. За энэ яг хуу жоохон хэрэггүй байж магадгүй. Гэхдээ яг өөрийгөө өөрсдөө баясах бас дуртай зүйлээ хэрэглэх хэрэгтэй. All right, let's make some samgyeopsal. Юм болсон байна.
Нилээ айж болчлоо. Цаг. Ингэхдээ ах. Наамтай нэг насгоо. Vlog share story. Let's fucking eat. Who's the first man? Let's go. Eat. Yeah. Шаваач. Shit vad stora blad där var. Oh no, юм kimchi дуусчих. Ups, jag råkade. Jag vet inte varför jag tog den ordningen. Är inte klara eller? Oh shit. Han började bränna på botten också. Ja. Kan jag med lite kimchi? All right. Амтаас өмнө баг зэрэг шиг байдна. Хэр амжилттай сонголт хийснээ харцгаая за. Det är inte så att hon har stress. Ja, det tror jag. Kolla, den är inte ens rak. Nej. Ser du? Den är så här konstig formad. Ja, ska visa kommer. Манай лүлүүд ингээд цагаан ус урцсан байна энэ харагч байна. Det är det värsta som kan hända faktiskt. Харагдахгүй нэ. Jag måste veta vad jag ska göra. Цагаан ус урцсан байна гэвэл манай. Стресснээс болоод цагаан ус урцсан байна. Okay. Get some watermelon. Дэжгүй сонголт хийсэн байна бүгдээрээ хавцаа зүг. Costco гэхдээ яг ингээд өдөрт нэг олигтой watermelon байдаг юм аа. Оо. Дэжгүй орж байна. За. Голоороо бас жоохон зөөлөх юм байна. Яг хатуу. Мяймаа. Ось үдид Costco шиваны онцгой байт юм аа. Дайвал манай 1 2 гэж чив тэгэхгүй. Нэг л гэдэг байна. Араа 2 өнгөрч байна.
Ушин орж унтэй. Өглөөлөлөг ажилд нь хөрж өчөөд. Яг үнцэн ажил бол байхгүй. Гуравтын орой минь яг үнцэн ажил эхэлнэ. Нэмлэгтэй. Тэгтээ 2 дахь 3 дахьад зүгээр илүү цагаар нэг event арга хэмжээнд дээр ажиллана. Маргааш бол яг ямар нэг ажил байхгүй. Тэгтээ бидний тэнд дууд бол яг ажиллачна. Гэртээ байж хар. Ойрт влог хийгээгүй тэгээд ингээд влог хийгээд камертаа ганцаараа яриад удаан ярьсан чинь нэлээд жоохон төсөөлчих. Тэгтээ яг одоо ингээд 2-3 влогийн дараа наснаа. Цаал дэж болчихоо. Манай угаасаа камер банк гэж байгаад их нэг дуртай биш. Жоохон хүчлээл албатаал камер доторлох. Нэр би яг маргааш бол ийш тийшээ дуудахгүй бол маргааш яг та нарт. Яг молихгүйгээр хоног тэгнээсээ жүжиглээ. Маргааш ах амарч агаад гэрээ бүр зад цэвэрлж агаад хом төрөх бол нэг 100 задгаа юм хом төрөхлөр чи онцгой үст. Арай л шиг очичаа. Лүлээ анаг сонсголоо нэг юм тийм да. Лүлээ анаг сонсгоо. Alright guys. Энэ удаагийнхаа амлалтын өдрийн влогийг ингээд дуусгая завгаасаа. Тэгвэл арай нэг олон болоод илүү сунжирсан болчих юм шиг байна. Тийм болохоор энэ хүртэл үзсэн баярлалаа guys. Follow дарж амжаагүй яг одоо follow дараарай. Яванд ямар бичлэгүүд үзмээр байна. Comment хэсэгт бичээрэй. Тэгээ дараагийн бичлэгээр home tour хий. Энэ удаа заавал оруулна за. Энэ удаа мөрөхгүй. Тийм болохоор follow хийж дэмжээрэй, comment бичээрэй. Instagram дээр дагаарай guys, okay? Үзсэн маш их баярлалаа. Love you guys. Peace out.